гайхамшиг гэж юу вэ гэдэг энийг л гайхамшиг бол өөр юу гайхамшиг гэхээр гэж хэд үг орж ирж байна. За тэгээ таны маань одоо энэ өнчин тархины одоо хоргоо хавдар гэдэг зүйл чинь ингээ гар хөл ингээд том одоо эмхтэй гэж юу байхгүй тэгээ хоолой их бүдүүрсэн байгаа. Хэл ингээд амандаа багтахгүй пүл гэж ярьдаг. Тэгээ намайг хүмүүс чи яатсан энэ хилээ хатцсан юм уу? Чи яагаад ингээд гоё ярьдаг гэсэн чи болчихсон. За хамглан дөрвөн байцгаана уу. Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаарт манай Долгормаа гээд оролцогчч маань оролцож байна. За манай Долгормаагч бол одоо хөдөө орнотгоос ирж оролцож байгаа. За эдгэрлийн дасгалт 1 2 3 онлайн хичээл хамрагдсан. Тэгээд сүүлд одоо манай Каванд ангаахын дасгалжуулалт хөтөлбөр хэрэгжихэд эхний одоо ээлжинд нь оролцоод бас сайхан ингээд үрдэн үзүүлсэн өөр их баяр хөөр одоо болсон. Энийгээ та бүхэндээ хуваалцахад ингээд бэлэн болж байна. За та өөрийгөө товчхон танилцуулна уу? Хэн гэдэг вэ? Хэдэн настай вэ? Айл аймаг сумаас одоо та маань оролцож байгаа байлаа. За би Завхан аймгийн Отгон сумаас ирсэн. 58 настай. 5 сарын 10-нд өнчин тархины хавдраар онцлогдсон. За 2025 оны 5 сарын Тий. 10-нд гэсэн үг шүү тийм ээ. Зүг. За өмнө бол мэдэхгүй та яваад байсан тийм үү? Мэдхгүй 2 жилийн өмнө болохоор нөгөө ховдод хүргээд очсон чинь манай охин энэ ээжийн хамаар ам ямар хөгжчихөө вэ гэсэн. Тэн цогцоо бодгоод өнгөрцөн өвчин гэж мдээгүй. За. Тий. Тэгээ нодлонгоос эхлээд яасан чинь сумынхан бас ингээ хамаар амлага долгормаагч юм шахуулдаад гоё ихч муухай болоод байна гэд яриа гарцсан байсан. За. Тэгээ тэгвэж яасан чинь манай нэг нутгийн нэг ах чи хоёр үгүй энэ чи нэг өөрчлөгдөд байна. Манай нэг ихч бас нэг юм гар хөтөн томроод байсан чинь тийм тоцохтой буймаар таарсан чинь хавдар байсан юм үзүүдэрээгээд тэгжсэн. Тэгээд сая нөгөө 5 сард ховд руу бас охинод хүрээд очсон. Тэгсэн чи ээж заа ямархаа Европ сонирхох юм биш. Та нэг ангаа юу нэ удамжлын хэд хоног гэвтнүү гэд ихтэй үзүүлээд тэгээд тэнд нөгөө дотоод шүлж юм чиж байдаг юм бэ те. Говьлтай тийм юм байдгүй. Тэгээд тэнд очиж үзсэн чинь тэр нэг сайхан залуух юм хтэйсэн. Намайг яваад хизээ нэг танд юм шиг. Хүүх минийх ч ямар их өөрчлөлт орчих вэ? Та ч дариухаа явахгүй сүүлийн үед ийм хэцүү өвчин, нэргүй өвчин гарчаад байгаа шүү. Гэж гэдэл тэнгуут нь зариусаа явахгүй болохгүй мэн өвчин юм байна гэдэг мэдээ. Тэгээ энд ирж нэгд ирж үзүүлээд тэгээд тэр тоцохтой меморид харуулсан тэр мөнгө гүр эмдэгт харуулад тэгээд хавтартайгаа нийтэрсэн. За тэр нь болохоор өнчин тархины хоргоо хавдар. Хоргоо хавдар гэсэн онцтой тийм ээ. За та шинжилгээ өгөх болсон гол шалтгаан бол таны одоо бие эрхтнүүд томроод байсан гэсэн ийм гол шалтгаан гараад байгаа юм байна тийм ээ. Зүйтэй. За тэгээд онш өгчөөд тэгээд цаашаа яах вэ одоо? Тэгээд дараагийн шатны одоо эмчилгээ эмчилгээнд яасан тэгээд 7 сарын 14 нэгдсэн нэгд хагалгаанд орохоор заалттай очир аваа явсан. За. Тэгээд тэр нөгөө 3 дугаар эндгийн инквал гэдэг эмч үзүүлээд цагаа аваад тэгээд нэгдсэн нэгд 7 сарын 24-нд хагалгаанд орохоор болоод тэгээ явсан. Тэгэхдээ ерөөсөө нэг тийм өөр тутахад нэг тийм хагалгаанд ормооргүй совин байсан. Ямар ч байсан би хагалгаанд орохгүй идгэрх юм байна. Тэгээд нөгөө маш их олон хавдар нөгөө тусчаараа ингээд пейсмейсээр харсан их олон улсууд идгэлсэн байсан. Тэгээд ямар ч байсан энэ улсуудын идгэлгийг л олж би идгэргэл ястай юм байна. Хагалгаанд орохгүй юм байна. Тэгээд энд тэр уламжлалын эмчгүүдээр үзүүлээд тэгээд тэр саман додрын эмчиг батгах гэдэг мундаг эмчүүдээ тэр эмчд үзүүлээд 3 сар тэнд 10 хоног эмчтэй хийлгээд гарсан. Тэгээд 3 сар тангаа уугаад тэгээд эрдний үрд маш сайн ингээд тэрэг бас уусан. Тэгээ одоо сая 7 сарын 11 сарын 7-оос 3 сарын эмчилгээ дуусаад эм танга бүх юм хаяад одоо өөрөө идгэрнэ гэсэн ингээд зөвлөлт тавьж орсон. Тэр эмнэлэгт хэвчиж яхад жаргал багшийн хичээл орж ирээд тэнгуут нь ямар гоё хичээл өгөө тэр хичээлийг сонсоод 8 сарын 5-наас хичээл сонсож захимаар. За та тэр уламжлалтын эмнэлэгт үндсэндээ 7 сарын 24-нд бол хагалгаанд орох залттай байсан. Тэрнээс ороогүй байжгаад уламжлалтын эмнэлэгт хэвдэж байгаа хоорондоо утсан дээрээсээ жаргал багшийн пэс орж ирсэн байна тийм ээ. За тэгэнгүүтээ яах вэ? Нөгөө онлайн хичээл авч эхэлж байгаа юм тийм ээ. За хэдэн сарын онгоос эхэлсэн бэлээ та чи онлайн хичээлийг? 8 сараас эхэлсэн. За сар болгоны 5-нд эхэлдэг хичээлийг 8 сарын 5-ны хичээлд сууж ирсэн юм байна. За тэгээд хэдэн сар сурсан? 8 сар, 9 сар, 10 сар, 3 сар сурсан. За ээдээ нэг ээдээр ээдээ 3, 8 сар, 9 сар, 10 сард. Тий.
За тэгээд та маань одоо миний санаж байгаагаар танай одоо ээдээ 3 төгссөн хүмүүс маань одоо дүүргэлтийн баяраа, төгсөлтийн баяраа гэж ирсэн. Төгсөлтийн баяр гэдэг ирэхээр баярлалаа төгсөлтийн баяр. Тэгээд жаргаа багштайгаа уулзчаад эдгэрдэг гэж бас дан сонссон байсан. За. Жаргаа багштайгаа тэрвэрээд би эдгэрэн за ямар ч байсан би онлайнаар нэлээд юм ятсан. Ямар ч байсан энэ эдгэрэл гэж юу танкмаар их энерги сайн байна гэдэг. Ямар ч байсан 7 хоног эндээс суучгаад буцаар төлөвтөөтэй ирсэн. Тэгээ ирсэн чинь дүүргэлт биш. Төгсөлтийн биш дүүргэлтийн баяр байсан. Одоо жинхэнэ та нар эхлэн шүндээс. Тэгээд тэгэж яхад өмнө манай метрош баяраа байсан нэг ондын байш. Тэгээд Кавантад орох 2 сар штэ хөө нэг юм гоё эмчилгээ эхлэх гэж байна гэхээр гэхдээ 2 сарын ажиллаач юу гэсэн үг дээ. За ардаа ажилтаа юу? Ажилтаа. За ямар ажил байгаа? Дэлгүүр ажилладаг. За их ажил хүлээж байгаа. Тэгээд чадахгүй байхаа гэдгсэн. Тэгээд нөгөө ангиараа нэг ийм нөгөө нэгнтэйгээ ярилцлага хийгээд нөгөө эдгэрсэн эдгэрүүгээ ярилцаад тэгсэн чи өө тааштай мундаг их чинь ангиар дэмжиж чинь та эдгэрэлд ор гэд. Гүй би ажиллах гэсэн чи баяраа за наа чи ажилласаа гэд наа чи өгөнд орохгүй байгаа ингээд хэлж явуулсан. Тэгээд манай анги багшаа энэ орохоор болчих манай ангийнхын дэмжтэй гэдгсэн. За худлаа гэдгсэн. Энд орж ирчээд эргэж ирсэн. Дуртай дургөө чи тэгээд орох юм уу? Чадахгүй дээ хачаа юм гэдгсэн. Үгүй би энэ олон хүн намайг идэрнэ гэж яах би идэрх юм байна угаасаа би орё гэд. Тэгээд ангийнхандаа баярлж байгаа. Тэгээд баг хүнээс өвдсөн биш. Анги хамтынхаа юугаар дэмжлэгээр орж ирээд одоо энд ингээд эдгэрд аваад одоо хавдар болоод ямар ч байсан нийтийн бууцсан байгаа. Нөгөө эрг амаа тэр нэг өсөлтийн үнд бүгд хэвийн гарсан. Тий маш их баярлж байгаа. За зөвхөн. За та чинь тэгвэл ингээд онлайн хичээлээд дүүргэж ирэх гээд үндсэндээ баяр их гэж ирсэн чинь тэр чигээр бүр ингээд дараа Кавантанаа гахын дасгаж хөтөлбөрт хамрах гэдэг. Их хувьтай заяатай хүмүүсээ одоо тэр тохиолоор ирж ингээд орсон. Тэрний нэг маань та болсон байна. За тэгээд ингээ 2 сарын хөтөлбөрт яваад одоо ингээд дүүрэх гэж байна бас л. Тэгээ энэ хугацаанд танд ямар өөрчлөлт гарваа? Одоо үнэхээр одоо таны баярлж байгаа. Надад одоо ингээд ийм үр дүн гарчлаа гэдэг ингээд тааж яриад байгаа. Тэрний зүйлүүд яг юу байна вэ? За иймстэй маш их чухал юм. Бид нар ингээ онлайнаар хичээлээ үзээдсэн мөртөө үзээгүй. Намайг ингээд ороод нөгөө метрогш ингээд нөгөө цахимаар ярьдаг байсан. Чи зөрүүд өгсөн. Би багтаахад над шиг зөрүүд хөхт байгаагүй. Нэмээ дээр өссөн. Юм авчихгүй би өөдөд ингээд гудам тийч явуулчихдаг. Юм авчихсан цагт би босдог. Тийм зөрүүд байсан. Тэгээд тэр нөгөө багт бас нөгөө 5 настай байхдаа би нөгөө манай ээж манай 2 дүүтэй манай авд хайчаа явсан байсан. Тэгээд тэр бид ингээд нэг сансан юм болоокууд байсан. Тэднийгээ гаргаад ингээд сэтгэл сайхан уужраад ингээд бид ингээд хөдөө багдаатай юм шиг байсан. Тэр болгоо ингээд метр багш нар минь бүгдийг тайлж өгөөд одоо ингээд бүх юм дэлгэгдээд ингээд баг хүний юм бид ярьж чаддаг хүн байсан шүү дээ. Одоо та гэдэг ингээд усуудынхаа өмнө яриад ингээд баяртай бахалтай үнэхээр гайхамшиг гэж юу вэ гэдэг энийг л гайхамшиг бол өөр юу гайхамшиг гэх вэ гэж үг орж ирж байна. Зөвхөн. За тэгээ таны маань одоо энэ өнчин тархины одоо хоргоо хавдар гэдэг зүйл чинь таны эд эрхтэн юм томруулж байгаа нэг зүйл болсон уу? Нэг бол тусдаа зүйл байсан юм болоо би яг сайн мэдэхгүй. Ямар ч байсан таны маань ингээд ийм гар та одоо бүр гутлаа би захиал бүр хийхгүй бол гутал таарах гутал байхгүй болж байсан гэдэг нэг юм яригдчихсэн шүү тийм ээ. Тэгэхээр энэ зүйлүүд мань яасан одоо тэгээд том хэвээр байгаа мó багассан юм уу? Яг яагаад байгаа вэ? Одоо санийг сонсоод таарахгүйсэн бүгд би тааруулаад үрээд ирлээ гэдэг ингээд ярьж байгаа шиг л байна. Юу яасан? Нодлон манаас өмнө 100 жил болсон юм. Тэгээд нөгөө гой ботыг сандаад өмсгсөн чинь ингээд хөл багтдаггүй. Тэгэхээр нөгөө өвчнөө мэдэг байсан чинь би нөгөө хоол унд хийгээд нөгөө галдур гүсээр гад хавантай юм байна гэж бодсон байсан. Тэгээд сүүлдээ нөгөө өмнөх гулхууд багтахгүй. Тэгээд цахиалгаар дандаа эргэтэй ярьжмаар дандаа 40-с ярьжмаар өмсөжсэн. Тэгээд энэ жил ингээ ийм өвчин байд юм байна гэдэг юм идээд ингээ гар хөл ингээ том одоо эмхтэй гэж юу байхгүй. Тэгээд хоолтой их бүдүүрсэн байгаа. Хэл ингээ амандаа багтахгүй пүл гэж ярьдаг. Тэгээ намайг хүмүүс чи яатсан хилээ хатцсан юм уу? Чи яагаад ингэж гоё ярьдаг байсан чи ийм болцсон гэсэн. Тэгээ өвчин гэж мэдээгүй. Тэгээ энд тэр онш гараад энд ингэж өвчин ийм болсон байдаг гэдгийг улсуудаас мэдрээд тэгээ ямар ч бас одоо ингэж гар минь жижигрээд бүгднүүд минь таарад хамар ам нь хэвэндээ ороод одоо нөгөө гутал мутлаад томдоод байгаа шүү дээ. Нөгөө захиал явсан гутал мутал. Тэгээд хөтөлбөр ихлэсэн зураг дарж авсан гэж байгаа биз? Тэгээ зураг дарж авсан. Нөгөө зураг нэр авчиргүй. Тэгээ зураг бодоод эдгэрсэн зураг одооны зураг хоёроход ээж өхөө шиг. Үнэхээр гайхалтай. Хэвээ баярлаад ханшгүй сайхан байна. Зөв. За зүйтэй. За тэгвэл
Одоо танд маань ингээд эдгэрэл ингээд сайхан эрчимтэй явагдаж байгаа юм байна. 2 сарын хугацаанд эрчимтэй ингээд сайхан үр дүн гараад явж байгаа гэж байна. За манай одоо энэ эдгэрлийн өргөн дээр Каван тангаахын тасалж хөтөлбөр маань эрүүл мэндийн зөвлөгтэйгээр ингээд бид хамтарч ажиллаж байгаа. За манай хүний гавьяатамж долгормын эмч маань болох дээрээ тухайн хүний одоо лаборатори болон бусад газарт өгсөн шинжилгээнд дээр анх ямар байсан, за энэ хөтөлбөрийг хамрагдаад ямар үр дүн гарсан талаар бол ингээд дүгнэлт гаргах одоо үүрэгтэйгээр явж байгаа. Тэгээд манай энэ гэгчдэр маань долгормогчдэр маань ямар хуу үр дүн шинжилгээнд дээр ингээд харагдаж байгаа бай. Тэр талаар та маань хэлж өгөөч. За бүгдд нь энэ өдрийн минь төргий. За энэ нэр нэгтэй энэ эмэгтэй маань хөдөө хамаг шинжилгээг мартцсан гэд надтай эхлээд уулзахгүйсэн байхгүй. Тэгээ бид ч одоо 12 сарын 2-нд бараг л хүчээр дуудуулж байгаа дуулзаа. Тэр үед бол тэгээд материалууд бол ямар тач үнчин тарихны хавдар юм байна. За тэр акромегалия гэдэг захын эрхтнүүд томордог юм хэлбэр юм байна гэж бодоод. За тэр томруулдаг. Тэр нөгөө тэр одоо гарсан шинж тэмдгээр нь тэгж онш тавьдаг байхгүй юу үнчин тарихны хавдар тэгээд ийм. Тэгээ ер нь бол үнчин тарих бол дотоод шүүрлийн булчирхайн бүх одоо удирдагч гэх юм уу да одоо энгийн үгээр хэлвэл за тэдэндээс одоо урд хойд хоёр хэсгээс нь тэгээд тэндээс ялгарч байгаа одоо удирдлага дандаа ингээд бусад бүх дотоод шүүрлийн одоо булчирхайнуудыг бөөрний дээд булчирхай одоо бамбай булчирхай тийм тэгээд ингээд олон булчирхайнууд байгаа шүү дээ. Тэр бүхэн арсыг одоо булчинг тэгээд бүгдийг нь удирддаг ийм удирдлагууд нь тэр тэндээс ялгардаг. За ялангуяа долгормагийн хувьд би энэ одоо компьютерийн шинжилгээ, эмрайхын шинжилгээг хараад үзэхэд бол урдлын хэсэг, өмнөд хэсэг нь нэлээд томорсон, өмнө талынх нь хэсгийн зүүн тал илүү томорсон гэсэн ийм шинжилгээ юмнуудтай тийм эмрайн зургийг бол харж ингээд авсан байгаа юм. За тэгээ сая өөрөө ярьлаа тэр хил мэл томроод ултраад гэдэг. Над дээр эрэхтэй бас арай учиртай болчиход ирсэн гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Битүүрийн анхны уулзалт бол тэгээ ер нь хэцүү байсан. Тэгээд ингээд арай учиртай болж байгаа гэд ингээд тэр үед ярьжсэн. За ингээд бол 12 сарын 17-нд бол давтан эмрааг авчирж байгаа. Тэгээ 5 сарын эмрааг. Тэгээ бит хоёр харьцуулж үзээд энийг бриллиант тэмлэгт хийлгсэн 12 сарын 7-нд. За үнчин тарихны тодорхойлогчтой энэ эмраа дээр өмнөд дэлбэнд байгаа нөгөө өмнөд дэлбэнгийн зүүн хагаст байсан одоо 1.3 0.8 см болсон. Одоо нэг осондоо 13-18 мм-ийн хэмжээтэй энэ голомттой өөрчлөлт нь бол ингээ багасаад одоо 11.08 мм ч гэдэг юм ингээд 2 мм-ээр багасна гэдэг бол тэр жижигхэн эрхтний хувьд бол бас үр дүн. Тэрний үр дүн одоо энэ томорсон гар хөлн жижигрээд бөгжөө 2 жил зүгээгүй бөгжөө зүгээд тийм ээ. Одоо ам хэлний хүртэл хүнтэй ярихаар болоод өөрөө ч зургаар инглээ гэж байна. За энэ дээр бол бас нэг хідэн пролактин өсөлтийн гормон хоёрыг бол үтсэн. За өсөлтийн гормон бол яг юу байгаа юм. Одоо 1437 байсан юм билээ тэр тухайн үед 5 сард. Тэгээ одоо бол одоо 10.45 нанограмм миллилитр болтлоо ингээ багассан байгаа юм буураад. Тэгээ энэ жоохон үзүүлэлт ихтэл энэ үр дүнгууд нь харагдаж л да. Хэвийн хэмжээ 0-9 байхгүй юу? Тэгэхээр 10 бол тийм айхтар ихсэлт биш 14-гээд ирэх үед энэ юу гарч исэн байна те. Тэгээд цаашдаа одоо ингээд дэглэмээ бариад ингээд энэ хүн зам төрх өөрийнхөө энэмийг засаад засарсан энэ үр дүнгээ хадгалж тий тодорхой хугацаанд эднэрийг дахиад бид нэр бас хяналттай байна. Одоо тэгээ 6 сарын дараа ч юм уу дахиад эмраа аавн тий шинжилгээнүүдээ өгнө. Тэгээ ингээ холбоотой байхаар ингэж ярьж байгаа. Энэ бол бас бага биш амжилт байхгүй юу? Хавдар одоо хаалгаанд орох байсан хүмүүс маань өөрөө ингээд энэ сэтгэл зүгээрээ ингэнэ гэдэг бол одоо ангаах ухааны хувьд бол бас нэг сонирхол идэлтэй. Гэтэ энэ маань манай энэ ер нь эдгэрлийн энэ түүхэнд жаргаа багшийн сургалтаар бол өмнө нь идэгсэн хүн бол бас байгаа шүү дээ. Тийм болохоор бидний хувьд бол одоо яг шин зүйл гэж бодохгүй байна. Үр дүн гэдэг бол бас нэлээд хугацааны дараа гардаг болохоор энийг хүлээгээд дахиад шинжилгээгээ хийгээд хувь хүн өөрөө дадлуудаа болоод олж авсан сайхан тэр бүх зүйлээ тий бишүүлчүүл бас үр дүн гардаг юм билээ л гэж хэлмээр байна. За зүйтэй. За ойлголоо.
За тэгэхээр таны маань одоо ингээд энэ өвчний одоо бид нар шалтгаан дандаа сэтгэлд байгаа гэдээ бид нар ингээд яриад байгаа шүү дээ. Манай хөтөлбөрийн гол онцлог тийм байгаа. Тэгэхээр таны энэ өвчин үүссэн сэтгэл зүйн шалтгаан юу байсан бэ? Та багш нартайгаа ажиллаад чиглүүлэг аваад тэр каван тангаалтанд буюу бясалгалын төвшөнд ороод ингээд энэ далд ухамсартайгаа харьцуулахад энд юу гарч ирсэн бэ гэнээс? Гол шалтгаан нь. Гол шалтгаан нь болохоор зөрүү зам байсан. За. Тий. Тэгээд нөгөө ээжээгээ хүлээсэн. Тэгээд нөгөө хүлээлт их байгаад. Тий. Тэгээд тэднээс болоод нөгөө энд дотоод хүн маань шархалцсан. Тий. Тэгээд дарагдсан байсан бэ тий. Тэгээд тэр болгоныгаа сайхан гаргаад. Тий. Ер нь бол одоо тэгээд энэ доторх юм ингээд том хар юм аваа хийцэн юм болд юм байлээ. Тэгээд тий. Их сайхан би хөнгөрөөд. Тий. Тэгээд одоо энэ би чи одоо 86 кг байсан чинь одоо 76 кг болсон байх тий. Тий. Тэгээд чинь хав мам их байсан. Энэ өвчин тэгээ бас их өөр хөөгдөлдөг гэсэн болов гэж байна. Тийм байсан байна. Тэгээ түрүүн бас тантай ярилцж байхад бид нар энэ далд ухамсар гэдэг зүйлийг их сонин ажилтдаг. Таны ярианаас нөгөө багш нартайгаа ярьсан чиглүүлгийн үнд ирэхэд та нөгөө бага наснаас их хүчрэг байх хэвээр. Тэ эр хүнээс дотохгүй ч гэдэг юм уу те ингээд ер нь бол ийм би хүчрэг том байх хэвээр гэдэг ийм сэтгэл зүйн төлөв байдал далд ухамсар байсан учраас таны эд эрэхтэн тэрний захиргыг биелүүлээд өнөөдөр томруулсан байх баталтай байгаа байхгүй ер нь бол одоо шууд хараад бид нар бол тэрийг л олж хардаг. Тэгэхээр тэр зүйл бол танд их байсан гэдэг байгаа үст тийм ээ. Тий тэр байсан. Би эмээ дээр өссөн. Тэгээд эмээ дээр өссөн байх нөгөө эмээ хөдөө очихоор тэгээд ойрын хөгшчүүд нь гүн мундаг шүү. Манай талгамаа чадaltaй мундаг гэх тэгэхээр нь хөдөө очиж чарайчаад нөгөө юуг нь ягаал даагмах сургаал. Хурдан бойсоор унаал. Тэгэл тэр одоо барилга дээр тэгэхэд дөнгөж төгсөрчээд 3 цэм зүрэл 3 давхраад гарна гэдэг чи одоо юу гэсэн үг юм. Тий. Тэгэл одоо бидний бас эмэгтэй хүүхдээс цөөхөн маш сургадаг байсан баг тэр үед. Тэр ч нөгөө нэгдэл гэж байдаг байсан. Манай нэг ах тэр нөгөө нэгдлийн адуучин байсан. 200-300 гаруй адуу хариулдаг. Тэгээд гүүцаан гүүгээж хүмүүстэй саалгаад ингээд юу гэж нэг тийм хизээний тийм шүү. Тэгээ манай аав болох нөгөө 6 дахь ангиас биднийг ажил хий гэдэг. Тэгээд 6 дахь ангиас бид нар тэр нөгөө ханы материал гэдэг нөгөө баав шатаад байсан. Тиймд ажиллаулдаг. Тэгээ өсөж багасаар ингээд ажил хийх хэрэгтэй гэж ботцсон тийм чадсан. Ер нь бол хүний дор орох дургүй. Ямар ч хүний вирус юм чигээр би чадна гэдэг. Ер нь л дандаа манлайлагч байсан. 6 дахь ангид нэгдүгээр говьтай нэгдүгээр ангид төгссөн. 6 дахь ангид сургуулийн хөдөлмөрийн авраг болоод Завхан аймгийн дайн гэдэг амралтанд 14 хоног амарч исэн. Ер нь л тэгэл хөдөлмөрийн төлөө явсараагаад өдгийг хүрсэн. Одоо бол би Завханы хотгон шээл тойд мал зүс ерөөсө бүх л энэ засвар ярьж бүгдийг засвар ярьж бүгдийг хийдэг. Тий. Тэгээд өсөж чадна гэдэг нь шид мчи хүнд шүү дээ. Тэгэхээр одоо энд цэгдээд энэ цайхнаас одоо эмгтээд төрхөндөө ороод ер нь бодоод ахна би бүжинд их дуртай. Бүжинд орохоор юу бүх цамц өмсдөг, падаж өмсдөг. Орж ирээ шууд тайлаад ерөөсөө өмнө цамцтай. Хөдөө гадаа явсан ч гэсэн тэгээ явдаг болсон. За ингээд баярлалаа. Ингээд олгормоо ихч маань бол одоо манай эдгэрлийн сурвалжт 1 2 3 онлайн хөтөлбөр тэгээд Каванагийн хөтөлбөрт ороод маш их эрчимтэй эдгэрлийг олж авч явж байгаа юм байна. Тэгээд цаашдаа та маань энэ олж авч байгаа зөв сайхан дадал өөрийгөө эмгтээлэг гэдэг мөн чанараа ингээд төвөөлгсөн тийм ээ. Энэ одоо сэтгэлийнхаа төлөв байдлыг ирэг дээрээ барьж байгаа энэ дадлаа улам их сайхан ариужуулан дэлгэрүүлж ингээд явахыг хүсэн өрөөё танд. За баярлалаа. За та нарт ааж байгаа сайн сайхан эрүүл энх хамгаалан байхыг хүсье өрөөё. За тийм манай долгормоо гэгчээ маань бол Каван тангаахын дасгалжуулагч багшаар бол 2 багш ажилласан байгаа шүү дээ. 2 багштай. За тий. 2 багштай та манай сандаад нэг үг хэлэх үү? За 2 багштай маш их баярлаа. Бид хэдий одоо багада авч явсан юм одоо энэ дотор томсорт хадгалагдж байсан бүгднгийн цэвэрлэж ариун болгож одоо ингээд хүний өмнө ингээд ярьдаг хэлдэг яриатай хөөрөөтэй одоо ингээд амьдрал минь бүх сайн сайхан юм дэлгэгдэж жаргалтай одоо ингээд хүн болгоныг өрөөж хүн болгонд өрөөгдөж амьдрахаар болсондоо баяртай байна. 2 багштай ажлын өндөр амжилт хүсье. За гэлээ.